За өнөөдөр аймгийн иргэдийн төлөөлөлтөй хурлын ээлжид хуралдаан болж байна. За ээлжид хуралдаанаар одоо салбартайгаа холбоотой танилцуулга мэдээлэл бол хийлээ. За Сүхбаатарын аймгийн аялал жуулчлалын хөтөлбөр 2025-аас 29 онд хэрэгжих дунд хугацааны хөтөлбөрөөр батлуулах энэ ажил маань бол явж байгаа. За манай Сүхбаатарын аймгийн хувьд бол бүсчилсэн хөгжлөөр зүүн бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх ийм онцлогтой нутаг байж байдаг. Тэгээ энэтэй холбоотойгоор 2013 онд бол аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөө, 2021 онд бол менежментийн төлөвлөгөө бол гарч ирсэн. За уг төлөвлөгөөнүүдийнхээ хэрэгжилтийг үнэлж дараагийн бас энэ дунд хугацааны бодлогын баримт бичгээр тусгадах арга хэмжээнүүдэд тусгасан төлөвлөгөөг бол гаргалаа. За ингээд хүн чулуу, галт сүнсэн галт уул, за тэгээд төрийн дахлагт уул аваа гэх мэт олон сайхан үзэсгэлэнтэй газрыг бол манай Сүхбаатарын аймагт байдаг. Тийм учраас аймгийнхаа аялал жуулчлалын хөтөлбөрийг батлуулан ажиллаж байна.